Сайн мэцхан үзэгчтэй Төв аймгийн цаг нэвтрүүлэг эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Төв аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч баялаг бүтээгчтэй дэмжиж тэдний бараа бүтээгдэхүүний нийтэд сурталчлан таниулах, мөнгөний гадагш урсгалыг зогсоох зорилгоор Төв аймгийн засаг даргын санаачилгаар удагсан худалдааны үйл ажиллагааг жил 5-аас доош удаа зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ сарын 12-ын 13-ны өдрүүдэд Төв аймгийн 100 мод сүмээ соёл амралтын хүрээлэнд хөдөлмөрийн яамд 2019, удагсан худалдааг зохион байгуулсан бөгөөд нийт 22 сүмийн 70 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийн 54 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэцсэн бөгөөд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ нэрийн удас болж хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, цагаан эдээ, төмөс, хүнсний ногоо, өндөг аж үйлдвэрийн бараа болон бэлэг дарсгалын зүйлс арсан илээл зэрэг Төв аймгийн брэнд бүтээгдэхүүнүүд худалдаалагдсан юм. Манай энэ 10 гурил хийдэг нэг хүн өөдөг. Алтар аруугаар хийдэг. Алтар аруугаа болохоор зэрэг яг юунаас нутгаас авчиж, говь алтаагаас авчиж нутгшуулж тариад тэрийгээр ургацаа ороод өөрөө тэрэнд чийдэг. Энэ тэмээнүүдэн энэ сүмнэрийн бид нар болохоор манад нэг ногоо ад гэ төрийн бүс байгууллагт ажилдаг одоо настай хүмүүс байдаг. Тэд нар ингээ гар урлаараа идэг. Энэ талх нарийн боо байна. Манай суманд хийдэг. Одоогор бол брэнд бүтээгдэхүүнүүд болоод ингээд энэ идлээ. Тэгэд манай энэ ихч байна. Сүү цагаан эдээ ярьц болооч. Бол ингээд хүмүүс ингээ бүр ирээд мэддэг болсон. Амтын чанарыг ингээ мэддэг болсон. Ингээд эрхлэр зэрэг шууд ирээл аргалантайхаа энэ юу 13 гоё, талхан гоё, борц нь гоё гэл ингээл авдаг. Энэ бол бас бидний борлуулалтанд айгүйх нөлөөлж байгаа айгүй боломжийг санагдаж байна. За энэ зүү ороосон дээл байна, хошин тавьсан хүрэн байна. Тэгээд энэ эсгийгээр хийсэн урдлууд байна. Дадлагны уднууд байна. Энэ цүнх байна. Энд тэмээний чөмгөний дос байна. Энэ хоньны сүүлний дос байна. Монгол шар дос байна. Ийм савлгаатайгаараа. Тэгээд савлгааныхаа төрлөөр үнэтэй. Тий, жингэр цэврээр гарсан. Тийм үү. Энэ одоо тэгээд энэ улсад бол маш их өндөр хэрэгтэй байна гэж би одоо тэгж үздэг. Тий. Манай сум бол ер нь тэгээд захиалгаар ийм хөрөмөрөө байнгын захиалгатай би ер нь бол тэгээд тэмдэн захиалга хэрэгтэй байдаг. Дадлганы утмуудыг бол тэгээд сумдаа болдог. Цагаан сар хөдөлмөрийн яамд наадам хичээлийн шинжил нэг сумныг бүтээгдэхүүн Төв аймагт үйлдвэрлэх зэрэг олон удаагийн давтамжтай үзэсгэлэн худалдаанууд зохион байгуулагдсанаар өрхийн үйлдвэрлэл болон жижиг дунд бизнес эрхлэгчид иргэд хоорондын уялдаа холбоо сайжирч эрэлтээ дагсан нийлүүлэлтийн тоо нэмэгдсээр байна. Мөн энэ үеэр Төв аймгийн морин спорт уяаждын холбооноос санаачлан Алтан сав 2019 урдан удмын охин адууны дуудлага худалдааны арга хэмжээг анх удаа зохион байгуулсан юм. Өнгөрсөн 2017 оноос эхлээд аймгийн засаг даргын шийдвэрээр энэ үзэсгэлэн худалдааны давтамжийг нэмэгдүүлсэн. Манайх жилд нэг 5 удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг болоод байгаа. За үзэсгэлэн худалдаагаар бол энэ аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийг одоо дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурчлах. За хэрэглэгчдэд бол одоо шууд үйлдвэрлэгчдийн гараас одоо бараа бүтээгдэхүүнийг хүргэх ийм зорилготой. Тэгээ энэ жилийн 2019 оны одоо 2 дахь үзэсгэлэн худалдаа энэ хөдөлмөрийн амт гэдэг үзэсгэлэн худалдааг өнөөдөр зохион байгуулж байна. За энэ жилийн үзэсгэлэн худалдааны гол онцлог гэх юм бол бид нэр аймгийн засаг даргын хандаад шийдвэр гаргуулад энэ үзэсгэлэн худалдаатай хамт одоо Алтан сав гэдэг Төв аймгийн хурдан хөгжлийн адууны дуудлага худалдааг зохион байгуулна. Тэгэхээр дуудлага худалдаа бол бас мэдээж одоо ойлгомжтой. Төв нутгийн одоо хурдан удмын адууныхаа удам угшил юмыг бас олон нийтэд сурчлах. За тэгээ яг орон нутагт ажиллаж амьдарч байгаа малчин залуучууд уяачтад хөрөнгө оруулах ийм зорилготой. Тэгэхээр цогц байдлаар хийж байгаамаа. Бид нэр бас маргааш бол нэлээд энэ тэндээс олон хүмүүс бас цуглахаар ийм төлөвтэй шинжтэй байна. Тэр хүрээндээ бас гадна дотны олон аймаг сумаас ирсэн улсууд бас энэ Төв аймгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн юмнуудыг энэ төр сонирхох ийм боломж нь бүрднэ. Тэгээд дуудлага худалдаа, үзэсгэлэн худалдаа хоёрыг хоёулангийн хамт одоо ингээ явуулахлаар энэ арга хэмжээний маань цар хүрээ юмнууд нэлээд өргөсөж байгаа.
Алтан сав 2019 дуудлага худалдаанд 19 сумын 34-гүү байдаг бүтээгдэхүүний 14 зарагдаж малчин уяачтай 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд баян унжилсанаас оролцсон Монгол Улсын алдарт уяач Жамбалсрангийн хандгаа хүрэн азарганы төлөв болох хавчиг зэрдгүү 12 сая төгрөгөөр зарагдсан юм а. Миний нэггүй байц залан байц. Гайгүй дуудлаганд гайгүй явж тэгээд 12 сая төгрөг болж байгаа болтой юм байна. Тэгээд яг энэ бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд аймгийнхаа уяачтай холбооны юм зохион байгуулсан бас нэлийн бодлоготой юм байна. Тэгээд тэрэнд зориулж ирсэн 10%-ийн шимтгэл татдаг болтой юм байна. Тэгээд тэр мөтөө өгөөд тэгээд гайгүй дуудлаганд орлоо л доо. Гайгүй дуудагдлаа. Удам өгсөн гэвэл одоо миний хандгаа хүрээ азарганы нэлийн бөхсний талын төлөв. Хязгаарлалнаас та. Тийм л байцгүй. Их тал нь болохоор Жаала Бандрагч гэж Толботвор гэж манай Төв аймгийн одоо нэлийн нэртэй урдаад тэгээд өгсөлнө Өглөөмийн Батуйнгаа адууны өгсөлтэй мөрийн гомдорж байгаа бас ордог байгаа. Толботвор азарганд тэгээд тэр борын төл нинг хүрэн гэж надад нэг азарга байсан. Тэр хүрэн азарганы төл Төв аймгийн адууны удам мөхшлийг сортчлон түгээн дэлгэрүүлэх орон нутагт ажиллах амьдарч байгаа малчин уяачтай дэмжиж хурдан байрны уралдааны ертөнцид хүч хөдөлмөр хөрөнгө санхүү цаг хугацаагаа зориулж байдаг уяачид бэрдүүл харилцсан адууныхаа удам мөхшлийг сайжруулах зорилгоор зохион байгуулсан Алтан сав 2019 дуудлага худалдааны орлогын тодорхой хувь 1.3 сая төгрөгийг аймгийн хөгжлийн бэрхшээлт иргэдийн холбоонд хандуулсан юм а. Асуулгын эмнэлэг сэргийлэх доктортой хөгжил 2030 салбар дундын үндэсний чуулганыг Угтан улс орон даяар автобуслоор алга үрсээ алцаар байх өдрөлгийг нэгэн зэрэг зохион байгуулсан. Дас өдөрлөг Төв аймгийн засаг даргын хамгийн газар эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг цагдаагийн газар онцгой байдлын газрын 100 гаруй ажилтан албан хаагчид автобуслаас алга үрсээ хамгаалт заяа өрөөндор дуу хоолойгоо нэгтгэж 50 жигсаал флашмоб зэрэг олон нийтийг хамарсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсан. Дэлхийд дахинд асуулгын эмнэлгийн улмаас жил 5.8 сая хүн амьнасаа алдаж 600 сая гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж зам тавьяаслаас үүдэлтэй нас баралтын дийлэнх үеийг 5-аас 29 насны хүүхэд залуус эзэлдэг гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Тэгвэл манай улсын хувьд осол гэмтэл дотроо зам тавирын шалтгаан дослон өвчлөлийн 3 дахь, нас баралтын 2 дахь шалтгаан болж үүнд 10-аас 14 насны хүүхдүүд илүү өртөж жилдээ улсын хэмжээнд 50 хүүхэд нас бардаг бол Төв аймгийн хэмжээнд 2018 онд осол гэмтлийн шалтгаанд өвчлөлийн 1028 тохиолдол бүртгэгдснээс зам тавирын ослын улмаас 56 хүн нас барсны 9% нь 0-аас 19 нас хүртэлх хүүхэд байжээ. За, улсын хэмжээнд зохион байгуулагдж байгаа автобуслаар алга үрсээ алдсаар байх уу? Энэ өдөрлөгийг зохион байгуулж байгаа Төв аймгийн хэмжээнд Төв аймгийн өдөрлөгт бол за Төв аймгийн эрүүл мэндийн байгууллага, за мөн цагдаагийн байгууллага, за онцгой байдлын байгууллага ингээ хамтран зохион байгуулж явуулж байна. За, манай Төв аймгийн хэмжээнд ослын улмаас зам тавирын хэрэг ослын улмаас өнгөрсөн онд 18 онд бол нийт 56 хүн осол хэрэгээс болж Эрдэнэ 50 насаа алдсан байж байгаа. За үүний дотор бол хүүхэд бол 9 тохиолдол бүртгэгдсэн байж байгаа. За хэрэг осол бол одоо сүүлийн он жилүүдэд бол орон нутгийн замд болон орон нутгийн замд өсөх төлөвтэй байж байна. Жолооч нар маань за үр хүүхдтэйгээ явж байгаа тохиолдолд бол за тусгай зориултын суудлыг автомашиндаа бэлтгэж за хамгаалах хүсээр томилогдсон дээвэр хэрэгсэл хамгаалах хүсийг хэрэглүүлж за урд хойдолд одоо хүүхдээ одоо зааланда тээвэр хэрэгслийн бүхээгт одоо тийм одоо замбраагүй биш дүрмийн дагуу хуулийн дагуу тийм ээ зам хөлийн дүрмийн дагуу тээвэрлж явах нь одоо бидний аюулгүй байдлыг хангагдж байгаа нэг асуудал байж байгаа. Тэгээ энийг зохион байгуулах үндэслэл юу вэ гэхээр нэгдсэн үндэсний байгууллагаас
болвол доктортой хөгжлийн зорилт 2030-д болвол 5 хүртэл насны хүүхдийн эндэгдлэг 25%-аар за зам тээврийн шалтгаанд ерөнхийдөө осол гэмтлийн шалтгаантай одоо энэ өвчлөл эндэгдлийг бол 50% бууруулна гэсэн зорилт тавьсан байж байгаа. Энэ зорилтынхаа хүрээнд бид одоо улсын хэмжээнд бол энэ зам тээврийн ослоос үрсэн сэргийлэх чиглэлээр осол гэмтлээ зурсан сэргийлэх чиглэлээр үндэсний том чуулган зөвлөгөөн зохион байгуулагдах гад энэ ажлынхаа хүрээнд бол ингээд өнөөдөр манай орон нутаг Төв аймагт бол одоо яг энэ автослоос алга үрсээ алдсаар байх гэсэн хүрээнд энэхүү өдөрлөг зохион байгуулагч. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, согтруулах хундаа хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хүүхдүүд зориулалтын судал суулгадаггүй, хамгаалах бүсийг дотмол зөв хэрэгэлдэггүй зэрэг томчуудын буруутай үйлдэлс болж бяцхан өрсмийн гэмтэж бэртэн амнасаараа хохирсоор байх уу. Гэр бүл үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө хариуцлага нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрм журмаа мөрдөж байхыг дээрх арга хэмжээнүүдээр дамжуулан олон нийтэд уриаллаа. оны Төв аймаг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил болгон зарласан. Аймгийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд эдгэрнэж байгаагийн нэг нь 100 мод суманд баригдах 640 хүүхдийн судалтай спортын төрөлцсөн сургуулийн байр юм. 3 тэрбум 978 сая төгрөгийн өртөг бүхий улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах тус барилгын шавыг улсын хурлын гишүүн Инх бол тарихтай ажиллах хоёроо тавьсан бөгөөд барилгын ажил 2019-с 2020 онуудад явагдана. Спортын төрөлцсөн сургууль баригдсанаар Төв аймгаас төрөн гарсан спортын алдартнуудын бөвхаг өртөөлөх олон шилдэг тамирчдыг бэлтгэх нөхцөл бүрдэж байгаа. За 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн 100 мод хотод 640 хүүхдийн төрөлцсөн дунд сургууль байгуулахаар болсон байгаа. За энэхүү сургуулийг одоо бас байгуулахад өөрийн хувь нэмэр санаачлага оруулсан улсын хурлын гишүүн Инх бол дараатаа юуны өмнө Төв сайхан нутгийнхаа иргэдийнхээ өмнөөс бас баярлж талархаж байгаа юм хэлье. Тэгээд Төв аймаг бол бас спортын одоо алдарт суудлуудын үлгийн нутгаа, энэ нутгаас одоо олимпийн алт мөнгө хүрэл медальтангууд бас төрсөн байдаг. Тэгэхээр энэ одоо алдартнуудын бас залгамж халаа бэлтгэхэд энэ сургууль одоо байгуулагдсанараа ач холбогдлоо өгнө гэж ингэж харж байгаа. Төв аймгийн спортын хөгжилд маш үнэтэй хэрэгтэй зүйл байгаа. Энэ сургуулийн одоо баригдаж ашиглалтанд орсноор маш олон хүүхдүүд орчин үеийн шинэ технологитой заалтай бэлтгэн сургуультай тэр дэлхийн хэмжээний тамирчин болох тийм гараагаа эхлэж бодож байна. Ерөнхийдөө спортын сургуультай сургуулиудаг бол яг хүүхдийн спортоор шилж байгаа хүүхдүүдийг авиа чадвараа нээлтгүүлэхэд одоо маш том төлөв болж байгаа юм. Энэ сайхан сургуультай болж байгаа одоо Төв аймгийнхаа хүүхдүүд амжилт төсөө дээр энэ сайхан сургуулийг одоо барьж байгуулах улсын хөрөнгө мөнгөний суулгаж өгсөн энэ Төв аймгийн төлөвлөлтнүүдээс баярлаж ажиллая. Ардын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамир спортын тэргүүний ажилтан, спортын мастер лавсрынгийн нэрэмжит Төв аймгийн биеийн тамирын багш сурагчдын олимпиадад 100 мод суманд 11-р жилдээ амжилттай зохион байгууллаа. Олимпиадад 44 багш 55 сурагчид оролцож, авиас чадвараас сорин өрсөлдснөөс октын тэргүүн байрт, Аргалан сумын сурагч Янжин лам 2-р байранд, Баянхангаас сумын сурагч Зол Заяа, 3-р байрч Аргалан сумын сурагч Нандин лам шалгарсан бол хөвгүүдийн тэргүүн байрт, Эрдэнэ сан сумын сурагч Бат Эрдэнэ, 2-р байрт Баянгаас сумын сурагч Эрдэнэ Хуйг, 3-р Цээл сумын сурагч Дашцэг нар тус шалгарлаа. Харин багш нараас 100 мод сумын 5-р сургуулийн багш Зол Заяа, Заамар сумын багш Бас Хүү, Цээл сумын багш Отгонбаатар нар тус тэргүүлжээ. Энэ зорилго нь бол биеийн тамирын багш нарын
багшийн хичээлийн агуулга, за түрүүн тавигдах шаардлага, мөн одоо биеийн төвийн багш хөгжих хэрэгцээ, ажлынхаа байран дээр хөгжих хэрэгцээ зэрэг сэдвүүдээр одоо эрдэмтэн доктор багш нар бас хүрэлцэн ирж, мөн одоо биеийн төвийн спортын газрын ахлах мэргэжилтнүүд бас энэ хүрэлцэн ирж энэхүү одоо сургалт семинарт маань оролцож байна. Мөн одоо цаашд аймгийн биеийн төвийн спортын газраас баримтлах бодлого, чиглэл, уралдаан тэмцээний талаар бас энэхүү сургалт семинарт бас оролцож өргөн хүрээтэй сургалт семинар болж байна. Аймгийн хэмжээнд энэ оны автотеврийн хэрэгслэн шинжилсэн бүртгэл тооллоо техникийн хяналтын улсын үзлэг зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Төв аймгийн автотеврийн төвийн дарга Сүрэнгээс зарим зүйлийг тодорхойллоо.